Байна. Би одоо гарч байна. Одоо хүмүүстэй явж байна. Ногоон тэжээл тариасан газар үзүүлэх гээд сургалтынхнаа. Тэжээлийн даас үргэлжлэхгүй болоод малын торлолгоо олон болцгоор чинь тэгээд өвс ногоо ургуулахгүй ингээд алхтаад зэрлэг шарилж голцсон өмхий ургамал ургаад. Одоо тэгээд хур борооны оролт мэд энэ байдлаар байх юм бол тэгээд тэжээлийн даас улмал муудаад улмал дороочод байх юм байна л да. Тэгээд харин тэнд дээр чинь одоо хамгийн гол нь ингээд ногоон тэжээл тариалаад аваад бас мал ахуудаа нэг жоохон чинь гүш тарга ахуудахт нь хаврын цаг тэжээж барихт нь өвөл хавар тэжээхт нь бас хэрэг болох уу гэж бодогдоод ногоон тэжээрийг тариалж үзье гэж бодоод байсан. Тэгээд тариалж байгаа юм. Овёс хэв гэхчил Улаанбаатарын цэцэл хавар болоод ирэхээр цаг сайхан дул өнөөсөхгүй цаг гацуу жилүүд өнөө жил хэвгч 30 орчим уу 30 орчим. Овёс жил үнэтэй л дээ Улаанбаатарт л. Тэгэхээр чи тэнийг хөдөлж авахгүй бол нэгс үг байхгүй юм. Тэгэхээр энийг ингээд тариалчих чинь юу байна л да. Хавар ядарсан малдаа өгч чинь бас төхөн бол да бид нар чинь ингээд өвс тэжээл бүх тэжээлийг бүгд хөдөлж авчих юм чинь. Овёс аваад овёс л тариалсан л да. Эндээс гадаагуут нь ингээд. Энийг хэсэгт нь болохоор яг овёстой сунгуутай морилынхоо тэжээлийн овёсыг тарьж үтсэн. Тэгээд адилхан урагчлаа юм да. Өнгөл арын өөр юм билээ нэр ингээд. Өнөө жилүүд одоо анхны туршилтаар өстө нөгөө туршилтын туулаа гэдэг туршилтаар л хийж байгаа. Тэгээд дараа жилээс л тэгээд дадлаг суугаад айгуу сайхан урагсан авна да. Ингээд бэлчээрийн доролт орж байгаа чинь бэлчээрээ сэргээж биднес ногоо ургуулаад тариа бороо оруулаад нэг ургуул чадахоос хойш тэгээд бас нэг гарын дорох жоохон материал ашиглан жоохон тэжээл мэжээл бэлдэх тариалах тийм асуудал зайлшгүй хэрэгтэй л болж байгаа юм л да. Хадлагаа авдаг шиг тэгээд төмсөөсний ногоо авдаг шиг тэгээд малынхаа тэжээлийг өөрсдөө гарын дор бас нэг бага хэмжээгээр чи авчдаг л байх юм бол зүгээр л байгаа юм л да.